Нэгэн цаг түн төрлөختний хүүс тэмтэрч дэлхийг эзлэхээр завдж байсан хорон санаатан Ото Octavius буюу бидний сайн мэдхээр доктор Octopus өөрт үлдсэн сүлийн мөчүүдийг өндөр хамгаалалттай эмнэлгийн орон дээр өнгөрөөж өвчнөдөө шаналан эвтэж байна. Түүнд цаашд амьдрах хугацаа маш бага үлджээ. Харуулын тохиолдолд дуурч цэргүүд сандалтын ирэх үед бүтэн 7 хоног ямар ч хөдөлгөөнгүй байсан доктор Octopus нэгэн зүйлийг хэлэхээр оролдож байлаа. Үүнийг анзаарсан нэгэн цэрэг түүн рүү ойртож очих үед тэрээр сүлийн өвчөөс авхан Питер Паркер гэж хэлв. Хэсэг хугацааны дараа Питерт Avengers-с яаралтай дуудлага ирнэ. Дуудлагын дагуу Spider-Man супер дайснуудыг хордог өндөр хамгаалалттай шоронд ирэх үед Avengers-ийн гишүүд түүнийг өгтөж авна. Spider-Man тэднээс өөрийг нь яах гэж дуудсан асуух үед Captain America чиний хуучны дайснуудын нэг болох доктор Octopus-т маш бага хугацаа үлдсэн. Тэр одоо өгөх байна. Гэхдээ тэр өгөхөөс өмнө чамтай уулзах хүссэн учраас бид нар чамайг дуудсан юм а гэж хэлдэг. Дайсныхаа сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд Spider-Man түүний хүслийг зөвшөөрч түүнтэй хоёулахнаа уулзахаар шийднэ. Эмнэлгийн өрөөнд орж ирэх үед доктор Octopus түүнийг харсан даруйдаа арай ядан би бол Питер Паркер гэж хэлдэг. Spider-Man хариуд нь багаа тайлан тийм ээ би бол Питер Паркер гэж хэлнэ. Харин Ото үгүй би бол Питер Паркер шүү дээ гэж хэлдэг. Яг энэ үед Отогийн биеийг муудаж эмчнэр өрөөнд гүйлтэн орж ирнэ. Spider-Man өрөөнөөс гарч ирэх үед Avengers-ийн гишүүд түүнээс өрөөнд юу болсон талаар асуухад Spider-Man би зүгээр л түүнтэй салах ёс хийлээ гэх үед Captain America түүнээс чи дайжгүй үсттэй гэж асуухад яг үнэндээ би одоо түүний талаар огтоос бодохыг хүсэхгүй байна гэж хэлдэг. Харин эмнэлгийн өрөөнд Отогийн аймнаас үхэл амьдралын заг дээр ирсэн байх бөгөөд түүнийг эмчилж байсан эмчнэрийн нэг нь хүн төрлөختний устгахаар завдж байсан энэ хүн үнэхээр амьдрах эрхтэй гэж юу хэмээн нэгнээс асуух үед бид бол тангараг өргөсөн эмчнэр өвчтөн хинч байлаа гэсэн түүний аймыг аврах ёстой гэж хэлнэ. Тэгсэн хэдий ч Отогийн биеийн үзүүлэлтэн доктортой болох үед эмэгтэй эмч түүний дээрээс шүлсэн ачаад яваад өгдөг. Намайг Питер Паркер гэдэг. Гэхдээ би яаж яваад ийм байдалд орсноо мэдэх юм алга. Өөрийн хамгийн ихэр үзий яддаг дайсныхаа биед гацчихж шоронгийн эмнэлгийн өрөөнд арал дээр газар доор. Гэхдээ яаж? Ото чи яаж надад ийм зүйл хийж чадваа? Энэ бүх хугацаанд Питерийн биеийн дотор доктор Octopus амьдарч харин үхлээ хүлээн эвтэж байгаа доктор Octopus-ийн биед жинхэнэ Питер Паркер оршиж байж. Бурхан минь энэ бол үхээс дор зүйл. Тэр яг одоо миний биеийн дотор миний супер хүч чадалтай хамт гадуур явж байна. Түүнийг одоо юу хийх гэж байгаа хэн мэдлээ. Миний нэрэн дээр ямар гээчин гэмтэр хийх бол. Гэвч би бүгдийнх нь итгэл найдварыг олж авахын тулд маш их хичээсэн. Баатар байхын тулд, Avenger болохын тулд. Тэр одоо Avengers-уудын бүх нууцлыг мэдж байгаа. Spider-Man-ийн хуваар бодхоо болиё гэж бодоход Peter Parker гэдэг нэрийн доор миний найзууд гэр бүлд минь юу хийх бол. Гээгүй. Ингэж бодлоо гэж юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бүхнээс гарах арга байж л таараа. Питер бүхнийг эхнээс нь эргцүүлэн бодох үед Питерийн оюун ухаанд Отогийн хуучны дурсамжууд нь орж ирдэг. Доктор Octopus хүнд өвчнөр өвчилж өөрт нь хамгийн ихдээ 1 жилийн амьдрах хугацаа үлдсэнийг олж мэджээ. Чухам энэ үеэс л эхэлж тэрээр Spider-Man-ийн оюун ухааныг өөрөختөөгөө солихын тулд Octobot гэх нэртэй жижиг төхөөрөмжийг бүтээсэн байж Octobot нь алсын занаас удирдах боломжтой төхөөрөмж бөгөөд доктор Octopus-ийн тархинд дах бүхий л мэдээллийг агуулсан ба Spider-Man-ийн аалзны мэдрэмжийг мөн сатааруулж чадах давуу талтай байлаа. Гэвч Spider-Man-д нууцаар ойртоход хэцүү байсан учраас Ото тохиромжтой цэгийг төвчээртэй хүлээсээр байсан ба нэгэн удаа Spider-Man-ыг Goblins-тай тулдаж байх хооронд нууцаар Octobot-оо явуулан Spider-Man-ыг тулаандаа сатаарах хооронд түүний тархинд нэвтэрч өөрийн оюун ухаанаа Питерийн тархинд суулгасан байж. Ийхүү хэрхэн яаж ийм нөхцөл байдалд орсноо ухаарсан Питер оюун ухааных нь өчүүхэн хэсэгт Отогийн дурсамж мөн хадгалагдаж үлдсэнийг олж мэдсэн юм. Мөн өөрт нь амьдрах хугацаа улам багассаар байгаа гэдгийг би мах одоорой мэдэрч байлаа. Тийм учраас Питер өөрийнх нь оюун ухааныг сольсон Octobot-ыг өөрийнх нь эсрэг ашиглахаар шийдэж төхөөрөмжийг хайж үзтэл хамгийн сүүлд Spider-Man-ийн оюун ухааныг сольсон яг тэр газар байшингийн дээвэр дээр ажиллагаагүй хэвдэж байх нь тэр. Ингэснээр Питер Octobot-ыг оюун ухаанаараа удирдах Avengers-ийн хил хөргүүлэхээр шийдсэн ч хинч үүнд итгэхгүй нь ойлгомжтой гэж бодсон учраас ойролцох байшингийн нэгэн офис руу орж хамгийн түрүүнд харагдсан нэгэн компьютер руу нэвтэрч өөрийн мэдих бүх хорон санаатан хүмүүстэй холбогдож хэрэг өөрийг нь одоо хэвтэж байгаа өндөр хамгаалалттай эмнэлгээс орохтон туслах юм бол 6 сая доллар өгөх болно гэдгийг хэлв. Энэхүү мессежийг бүгднлүү нэлгээсний дараа Octobot унтарч ажиллагаагүй болж унтрав. Харин одоо Питер цааш юу болохыг зөвхөн хүлээх л үлдлээ. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн угаалт дурын нүхнээс Hydro Man гарч ирнэ. Hydro Man бол өөрийн биеэ шингэн ус болгон хувиргах чадвартай Spider-Man-ийн эртний дайснуудын нэг юм. Ингэснээр Hydro Man эмнэлгийн өрөөнд байсан бүх эмчнэрийг усан живүүлэн сүрдүүлж доктор Octopus хаана угааг асууна. Эмчнэр түүнд Отог хаана угааг хэлж өгсөний дараа Hydro Man
Бичил биетүүдээс бүрдсэн алтан утсыг тойруулан хананд нааж портал үүсгэх үед порталоор дамжин Scorpion Trapster хоёр эмнэлэгт орж ирдэг. Эмнэлэгт үүмэн самуун дэгдэж хүмүүс ойрлолдож эхэлнэ. Харин энэ бүхнийг Питер өөрийг нь амьдруулж буй төхөөрөмжийн дотроо бүхнийг сонсоод хөвтөж байх бөгөөд өөрийгөө юу хийчих вдэ хэмээн харамсаж эвтэнэ. Төд удалгүй Питерийн хөвтөж буй эмнэлгийн өрөөний ханд дэлбэрч Trapster орж ирлээ.